Хүрээлэн орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр байгаль хамгаалал сэдвт аянийг энэ сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны хүртэл нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд байгаль экологт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үйлдэлийг таслан зогсоох, ой хоёрын төмрөөс урьдчилан сэргийлэх, ховор ан амьтаа агнах, эд эрхтэнгид ахуй мэт хэрэгтэй тэмцгээжээ. За хүрээлэн орчны эсрэг гэмт хэрэгт одоо хууль бусаар мод бэлтгэх, за хууль бусаар ан агнах, за ашигт малтмалын хууль бусаар олборлох, усны тухай хууль том зөрчих зэрэг гэмт хэрэгүүд бол багтдаг. За манай аймгийн хэмжээнд бол одоо хүрээлэн орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх тохиолдол бага хэдиж бусад орон нутагт үйлдэгдэж Орхон аймагт одоо дамжин ирдэг. За Орхон аймгаар одоо дамжин өнгөрч гарч байгаа энэ хөдөлгөөнд одоо хяналт шалгалт явуулж ажилдаг. За манай аймгийн хэмжээнд бол одоо энэ оны 1-р удирлын байдлаар хүрээлэн орчны эсрэг 2 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдж байгаа. За нэг нь бол одоо байгалийн ховор ургамал болох дэрвэр жиргүү ургамлыг их хэмжээгээр түүж одоо хадгалсан тээвэрсэн асуудал. За хоёрдугаарт нь бол одоо ховор амьтан болох баавгаан арьс сарвууг одоо бусдаас худалдан авч хадгалж тээвэрсэн энэ асуудал дээр цагдаагийн байгууллагаас одоо холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. За ер нь бол иргэдэд одоо анхааруулж хэлэхэд за энэ арга хэмжээний хүрээнд за одоо хүрээлэн орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагт одоо мэдээлэх үүрэгтэй, мэдээлэх хэрэгтэй. За энэ талаар одоо мэдээлэл ирсэн тохиолдол одоо цагдаагийн байгууллагаас одоо зохих одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тухай хууль заасны дагуу урамшуул олгож ажилланаа. Хаврын улиралд буган эвэр түүх, гөрөөс агнахад зөрчил их гардаг тул Булган аймгийн байгаль орчин ажил жуулчлалын газартай хамтран үйлчлэг шалгалт эргүүл хийх юм а. Ийм төрлийн хэрэг Орхон аймагт бүртгэгдээгүй. Булган Сэлэн аймагт гарц бодолцгүй тул хамтран ажиллахаар болжээ. Мөн хаврын хэд хураашилттай байгаа энэ үед хөдөөхээр аялал зугаалгаар явах амрах зорчгийг хязгаарлаж байгаа юм а.